What's up? Юу байна да? За сони юу нөр тарсангүй хамт уусангүй. За тэгэл 16 оноос Улаанбаатар ирсэн. Албан тасалгааны цаан. Өөр юмас одоо тэгэл комедигаа гээл хийдгээгээл багийнхаа бараа байдлаа шүү дээ. За өнөөдөр мань дөрөв цуглуулсан шалтгаан мань дөрөв хэлээд. Чи нэг толгойлт нэг нууцсан юм. Мань дөрөв цуглуулсан шалтгаан энэ дөрөв бохгүй. За. Энэ дөрөв өнөхөдөө нэг за Монгол одоо зарж байгаа бүнүүдийг бодоход бас шинэхэндээ орох дөрөв юм байна. За. Шинэвтер. Ялангуяа энэ нөхөр бол бүр шинэвтер. Энэ За гоё ингээд нэг нэгээрээ гарч ирээ мэдлчээ тий. Одоо би энд ингээд нэг ихний бив хийцэн ба. Та амтлаад надад энэ бивний талаар ийм амттай амтагдчих сэтгэлээ хэлж байна. Энэ дөрөв сайлныг хийсэн баг юм уу? Тий. Өөр юм уу? Яг адилхан юм уу? Яг адилхан бив хийцэн. Тэгээд хэрвээ чадaltaчин уурах юм бол энэ дөрвөө аль нь вэ гэдгээ таач. Бас тийм. За бигээс эхлэв. Амтлаад ийм байна, тийм байна. Би амталч л байл та. Тий. За энэ. За одоо гоё ингэ бичиг юм болж байгаа шипи харнаа. Би нэлийн тань лам. Нилээ нөгөө нэг чанга пив байх Чангаталтай гэсэн. гэсэн үг Гэдэг биш. Тийм. Зөөлөл амтлаад байна л да. Тэгээ өөр юу гэдгээр илэрхийлдэг бол. Одоо зөвхөн тиймэрхүү Зүрх цэцгийн их. Надад их л зөөлөл санагдаж байна. Тэгэхээр нөгөө нэг грац магадгүй багтаа байж магадгүй ч юм уу. Энийг бол энэ чирзэн юм болоо гэж бодож. Энийг Би бол энэ пив гэж бодод. бэгээ бол энэ гэж бодож байна. би ингэснэ үү? За хэл. За тэгэхээр сая ярилсан бив бол Перлер. Тийм яг би Тэгвэл энэ тийм хатуу би биш юм биш те. Одоо эн чинь өөрөө юм. юм. Ааг нь тэгж амтдаг байхгүй. Ааг нь байгаад байгаа. Одоо нөгөө бэгийн сайн ингээд ууцны дараа эндээс нэг юм гараад байна гэдэг байгаа чинь нөгөө нэг юм алкогол нь гараад байгаа байхгүй. Тийм. Ягаад тэгэхээр энэ бив маань нөгөө 5.3 градус. Өндөр үү? Өндөр. За нэг нь ойлоо. Амар. Бэгийн ямар ч гэсэн ихний бив бол амжилттайгаар. За би ер нь баг шагалын өртнө гэдэг тийм. За дараагийн бив. За бацраа энэ. түрүүнийх бол ямар ч байсан юу юм бэ? Үнэхээр энэ энийг одоо бол хийснийг одоо бодвол аахтай байна. Яг л одоо энэ их үнэр их багтай байна. Энэ Тийм. Зөөлөн Тийм санагдаж байна. байна. Тийм. Ямар хүти юм бэ? амар мэд хөргөчөнд амар удсан би. Асуу. Яа. Энэ нэглээ газ өндөртэй пив юм шиг санагдчих. Амар энэ нөгөө нэг нисгэлэн байна. Амар хэлсэн байна тийм. За ерөнхийдөө планаас гэлэн. Тэгээд за би бол cheers гэж за. Би зөрмөр санагдав. Энэ зөөлчөө. Snow дүү. Жохон хил хүт мэдээд байна. Энд хөргөчөнд байгаа ч хүлээлээ шүү дээ. Snow гэдэг чинь тэгээ цаас үз. Сэний болохоор чирс хийсэн. Бэ за баяр гэ. Яа. Чирсний ядаг Германд хэллэгоор Аха. Орос улсад үйлдвэрлээд Аха. авчир зардаг юм пив ба. Одоо Одоо сая бол ингээд дөрөөсөө тийм алкогол, гашуунлаг зүйл мэдрэгдэхгүй юм байна. Тэгэхээр уумтгай гэсэн үг. яа гэсэн олныг гэж үү? Тий. Тэр бол энэ За пив Энэ дахиад их жоохон амраач хөөс юм. за. Одоо энэ хооронд пив хэрхэн амтлах вэ гэдэг хичээлээ тааш. За. Пив амтлахын тулд эхлээд хөөсийг харна. Тэгвэл хөөсний чинь одоо нэг ширхэгүүд нэг юм уу? Жижигхэн байх юм бол тэр пивний хөөс их цаатай байх юм бол ер нь сайн гэсэн. Жижигхэн гэдэг алингор юм. энэ хөөс нь ингээд хараад. Эндээс наах юм уу? Цэгүүд нэгээд байгаа байхгүй. За. Тэгээд доошоо ингээд буухдаа ерөөдөө бол нэг секундээр нь тооцтой юм байлээ. Зүгээр ингээд яриад сууж байхад юуг хөөс наалга болоод өгөх юм бол дөрөв таарах юм бэ. Байгаад байх хэрэгтэй тийм. Байгаад байх шүү. Ягаад тэгэхээр тэр нь байжээж одоо энэ ингээд ямар ч н доороос ингээд дээш ингэж бөмбөлөг үүсэхгүй байна шүү. Энэ чинь нөгөө нэг газаа алдахгүй байна. Бас дахиад нэг юм нь болохоор жоохон би юу бичгийн цаас авчихсан. Зүгээр цагаан цаас ингээд ард нь ингээд бариад үзэн штэ. За. Тэнгүүт пивний чинь нөгөө нэг шар өнгөн алтан шар байна уу? Одоо энэ гүнзгий гой шар байна уу? Эсвэл бүдэг шар байна уу гэдг нь харагдана. Бас боддог бодлоо шүү надад чи. Бүгдээр буруу.
За ингээд юуныхаа өнгийг харчлаа тий. За. За одоо хамгийн сүүлд ингээд хөөс буугаад эхэлчихэж байгааз. Тэнгүүд одоо амсна. Амсахдаа вайн амсч байгаа шиг гэж амсахгүй. За яаж вэ? Амныхаа дүүргэх хэмжээг тултална. Дүүргээд Тэгж ихлэхээр зайлж. завжиндаа хүртэл ингэж дүүргэж байгаа. Тэгээд цааш нь зайлна. Тэгээд энэ завжинд үлдэж байгаа энэ амт хэлний үзүүр дээр үлдэж байгаа энэ амт хоёр яг пивний дээр амтыг дутгаж байна. За. За одоо дараагийнхаа юуг яг ном ёсоор нь тестэлэх нь шүү дээ. тэгж амт. А тэгэхээр багаар амтлах юм шүү дээ. Тэг ихээр авах байгаа. Ерөнхийдөө амаад зайлах мэйгтэй амтлал цааш нь зайлна гэсэн. Ингэж нөгөө нэг амтлах их гоё юм би дүүргэж. Би түрүүн нөгөө хоёр амтлаад чи багаар ингэж хийсэн байна. Ингээл ингэж завжин ингэж үлдээлэх гоё юм шүү дээ. Ингээл яг нэг энэ хөөс нь бууж байгаа юм шиг энэ завжнаас ингэж бууж чимчигдэм юм те. Юа тэгээд снов лээлгүй дээ төрөө алдсан одоо банд тусахгүй шүү дээ. За энэ дэрс тахтаа нийлээ гэсэн. За тэгэхээр энд би бол энэ байгаа. Snow. За одоо яах юм таах юм уу? Таах шаардлагагүй болчихсон. Одоо таах шаардлагагүй болсон. Тэгээд шууд энийг шууд уншаал ойлгочлоо. Угаасаа би шууд хэлчихье. Чи гоё тайлбар 4.8 градустай биш үү? 48 биш үү? Чи миний тийм биш үү? 48 гэлээ. 48 гэж. Тэгээ бууц ингээд юу эхлээд ингээ багаар хийж байгаа. За угаасаа хөөсөрчлөөд байж байгаа. Ерөнхийдөө жоохон хөөсрүүлээд хийчих. Тэр нь гоё. Яагаад тэр энэ өөрөө чек бий. чек пив яа дээ. Чи тал нь хөөс болчихлоо шүү дээ. Тийм ингэж уух тусмаа илүү гоё шүү дээ. Гоё халуун дотн яриа өрнөл шүү дээ. За. Чек пив чинь яадаг вэ гэхлээр нэгдүгürt дэлхийд дээр хамгийн их пив уудаг ард иргэд чек улсууд байдаг. Чек гэж их сонсогддог тий. Юм пивэн дээр. Тэгээ чек ч өөрөө бас пивний орн. Тийм тий. Үйлдвэрлэдэг. Айгуу гоё пивнуудтай. Тэгээд одоо ингээд хөөсийг харах юм бол өмнөх пивнуудаас илүү амар өтгөө өстой. Нөө нэг шилхэн жижигхэн байна. Тийм байна. Амар олон байна. Би одоо сүмбэй маш танд юус хараа шаасан. Аим ширхүүд хараад ачиж байна. Би ингээд харсан. Тэгээд одоо ингээд амгүй харсан. Таар сайн нөгөө түрүүний пив ингээд хан руу бариад ингээд нөгөө шар юуг нь харах гэсэн шүү дээ. Тэгвэл одоо зүгээр ингээд л урдаа бариад харчих. Амар шар байгаа. Шав шар байна. Гол шар байгаа шүү дээ. Тийм байна. Түрүүний хараа нэрээ шиг юм биз дээ. Тийм. За тэгээд энэ пив маань ямар учиртай вэ гэхлээр нэрнээс нь эхлэе байл та. За. Tates гэдэг нэг задлж байгаа чимээгээ өөрөө хэрхийлж байгаа юм шүү дээ. За, амтлаа. За тэгээ. За амтлаа за. Нэг толгойч моглоо. За тэгээд тахс нэр. За. Нэлийн юм гоё нэг хүн мэдрэмж өгч штт. Юм суусан гэх юм уу? Юу нэг илэрхийлэмж нь тэгэл шууд толоод орж ирлээ. Одоо шүүсээр л гарч байна. Тэгээд энэ нэг завжин дээр нөгөө өвж байгаа нөгөө юм часэлсэн хэсэглийн юм багхгүй. Тэг яг нэг юм за одоо яг илэрхийлэмж нь юу нэг юм буух юм Иршүүд гэж тах иршүүд. Тэг санагдаж байна. Зүгээр өөр мэдрэмж алгав. Би Үнэр нь бол шууд нөгөө нэг яг пив нэг ингэж үнэртдэг шүү дээ. Яг нэг пив татарсан үг. Пив бэдэ гэдэг шиг те. Нэг цол маяг. пив ууж байгаа. Тэ За тэгмүүд энэ ингэж байгаа юм. За эндээс ямар ч зүйлээ танилцуулъя. Мэдээж ойлгомжтой чигээр үлдэрсэн байв. гой мөртэй юм байна. Тэгээ чек ч өөрөө 500 жилийн пивний түүхтэй, үүхтэй юм улс. Баялаг амттай. Тийм. Яг нөгөө нэг одоо юу мэрэмтэй. Даацтай. За тэгэхээр ингэн гурлаа. Дөрөв пив. Амссан. Хамгийн таалагдсан пива сонгоно. За. Надад яг иршүүд пив бол би явна. Нэг л пив авах. Тэр нэг хамгийн таалагдсан пива сонгоно. Нэмэлт орц ихээс илүү яг нэг үндсэн орц нь их таалагдлаа. Орц өнөөдөр бид гурвын удиртай энэ бичлэгийг үзсэн та нарт баярлалаа. Өнөөдөр бид гурав энэ дөрвөн пивийг ямар ч гэсэн ревю хийж өглөө. Тэгээд аль пивийг сонгож уух нь бол та бүхэн маань сонголт. Бид дуслаа. Ус тулгаад байна. Тээ зөксөн чараа бүр ингэ. Энэ ч аяа гоё юм байна. Яг нөгөө нэг энэ хүнд насны хүмүүс Орж байгаа наа. би нэг үзээ та. Тийм үстэй. Чамдаа айгу сонио орно. Үгүй юм байна. Бүгдээрээ гоё. Хөөс нь ингэж орж сүртэл юм тийм.
За. За. Баяртай. Гэт цаг өгч байна. Баярлалаа. Гайхалтай. За одоо нэг шалсан бахаа гэж. Шууд өргөлөө.